Аас тэгвэл аниме салбар одоо ийм байдалд явж байгаа. Хоёлаа ирээдүйн талаар жоохон ярилцъя. Ер нь цаашдаа энэ хурдаараа Монгол хөгжихөөр юм уу эсвэл ингээд үзгээ болох гээд нөө ер нь за монголч аниме салбар ер нь цаашаа яах гэдэг тэр чигээр маркетинг хийж өсгөөд байна уу үгүй юу? За наад чинь бодхолоор яг нөгөө одоо илүү нөгөө глобал болчихлоо л доо. Японы зах зээл, за Францын зах зээл, Америкийн зах зээл салбарт тэгээ хаач ирсэн subscription-слээд үзэж ингэ сайн ярьлаа шүү дээ. Үзэж болж байна. Мангавч аним үздэг бол Netflix-дээр subscription үзэж болж заавал техник юм татаад авах хэрэг байхгүй болчлоо. Зард одоо кино үздэг бол кино үздэг юмараа шууд аним үзэж болдог болчлоо. Тэ. Тэр харьцангуй нээлттэй болсон. YouTube дээр хүртэл одоо зарим гадаад шууд ингээд нэмэт тавьдаг байгаа байхгүй юу? Тий anyone гэдэг нэг хятадын нэг YouTube-ийн channel байгаа. Тэрэн дээр болохоор ингээд нэг одоо season байгаа шүү дээ. Нэг season дээр ч явчихад байна юм байна. Тэрэн дээр 20 гарснаа 10 membership гэсэн 10 membership. Тэгээд өөртөө зүгээр Codecast-ийн өөрийнх нь official channel дээр Codecast нутгаар байж байгаа одоо. Үзэг юм л. Codecast зүгээр YouTube дээр бүр official channel дээр байгаа юм биш үү? Сайхан шууж одоо аниме үздэг хаанаас YouTube-ос ингэвэл би үрч олд үзсэн тэр хүмүүсээ танаар одоо би үрч олд үзсэн. YouTube-ос тач ингээд copyright-тэй болохгүй ингээд тасалж болсон чанарын төсөл сонирн богоостэй энэ сайт руу ээж эндээс үзээч гэдэг юм уу те. Тэгээд юм төгссөн байна. Тэгэхээр энэ бараг цаашлаад маркет тэлэх байх. Гэхдээ бүр сүүлийн 3 сар амар анзаарч байгаа зүйл болохоор Хяналт айгүй сайжирч байна. Миний мэддэг байсан бүх хулгай одоо нөгөө piracy гэж яриад байгаа сайтууд ингээд ихнээс хаагч шүү дээ. Так бүр back болж байгаа байхгүй. Харин тийм Монголч гэсэн одоо яг Монгол сайтууд тэр нэг бахан фэнсап гэдэг түрүү ярьж ирсэн шүү дээ. Фэнсапууд бол баг тэр хаагдсан. Тэгээд зөвшөөрлөлтөө нэг тодорхой хэдэн газрууд байгаа. Тодорхой хэдэн аним зөвшөөрлийг авсан тийм. Тэр нь бол юм хийж байгаа. Тэгээд бас subscription юм бол зарж байгаа тийм. Үзүүлж байгаа. Заавал одоо Монгол дээр үзье гэхгүй бивэл одоо Netflix-ээр үзэж болж байна. Өөрөөр үзэж болж YouTube-ээр үзэж болж байна. Тэ. Анимегийн зах зээл өөрөө одоо глобалчлагдаад эхэлсэн. Эндээсээ одоо сая мөнгө олъё гэдэг subscription-аас хувь авчиж болж байна. Заавал телевизээр гаргаад зөвшөөрлийн зараад copyright-а зарна гэхгүйгээр copyright-а зарсан ч copyright-ыг авсан газар YouTube-ээр тавиад YouTube-ээс орлогоо олж болж байна үстэх нь байгаа. Тэгээд одоо план байна. Тийм боломжууд байгаа болохоор заавал хулгай юм үзэх шаардлагагүй болоод байна гэсэн бол. Тэгэхээр аль болох бас нөгөө талдаа одоо креаторуудтэй тий одоо яг хийж байгаа тэр нэг асар том багуу цаана ажиллаж байгаа шүү дээ. Тийшээгээ бас тодорхой хэмжээд бид сарын Netflix одоо эдтэй байгаа 9 доллар. Нийтдээ 9 мөстөл байсан баг. За тэгэл Prime метр авъя гэвэл Prime чинь Японыхоор нь авчих гэвэл 500 600 янт л угаас харъя. 10 мянган төгрөг тий. YouTube дээр угаас фри байна шүү дээ. Үзлээ гэхэд тэнд үзэлтний мэд цаана мөнгө олж байгаа. Тэгээд тэндээс нь ингэж үзвэл тэд нөгөө цаад хүмүүстэй хөрөнгө оруулалт хийж байгааг гэсэн. Би бас анх нөгөө хүүтлэг фигюр дээр амирх ярьдаг гэсэн төгөлтэй. Та нар ингэж за дуртай гой харагддаг гэдээ авч олно. Тэгтээ ер нь бол нэг амир ялгаагүй байхгүй л фигюр орж ирээд 30 мянга дээр зарагчдаг зав. Тэгвэл нэг оргийн нэг 60 мянга та тийм 30 мянган зөрүүтэй. Тэгтээ эргээд ямар давуу талтай гэвэл үнэхээр чиний авсан тэр 60 мянган чинь тодорхой үн бол ялчгүй. Тэр креатор тэр тэрийг бүтээсэн үн дээр ч олчиж хөрөнгө оруулж байгаа. Дээрээс нь энэ чинь нөгөө албан ёсны зөвшөөрөгдсөн юм гэдэг утгаараа тэр стандарт гэж юм байгаа. Бүүтлэгүүд бол тийм байхгүй шүү дээ. Ямар класстай ашиглаж байгаа, ямар бодлого ашиглаж байгаа. Адагдаад буруу. Нэгдүгээр, хоёрдугаар энэ чинь нөгөө өөрөө гэмт ирэх шүү дээ. Одоо манайд ерөөсөө яригддгүй сэдвтэй нөгөө оюуны өмч гэдэг зүйл байгаа ш. Тэр хүн ингээд тэг өчнөө зовоод тэг өчнөө жилийн турш энийг бүтээгээд энэ фэндомыг босгоод тэрний ачаар бид нэр энийг олж үзээд энэ алдартай болцсон байхад тэр хүний одоо тэр хүч хөдөлмөрийг үнэгүй ашиглаад мөнгө олж байгаа гаруудад л бид нэр мөнгө өгөөд тэнгууд ингээд бүр ардаа маф шиг юм байт юм билий. Бүр анх мэддэг зүгээр л ингээд дөрөлгөд хийждэг байсан юм гэсэн чинь би нэг түүх Reddit-дээрээс олж уншиж байгаа хгүй. Тэр нь яасан бэ гэсэн чинь ямар компани бичиг байсан. Ямар ч сан нэлээд том фигюр үйлдвэрлэдэг компани. Тэнгууд яасан байгаа. Нэг залуу тэнд ажилладаг байж байгаа. Орой үйлдвэрээсээ гарахтаа нэг фигюрийнхээ TV цаалаа гарч байгаа. Тэрийг нэг өөр ажилт нь хараад матаад бариулаад тэр залуу нь ингээд Японд ял хэдлээ шорон сууж байгаа штэ. Тэнгүүд
Бусдын мафтай холбоотой ажилладаг байсан. Тэгээ нөгөө бүүтлэг фигур зарж тэр маф нь мөнгө уудаг болж тараад. Тэгээ ягаад ч юм тэр нөгөө матсан залууг нь амар зансан гинэ. Агуу тэр баригдаад ямгууд тэр залуу одоо би захирлын ч юм уу зансан байгаа. Тэгээд ингээд орой үйлдвэрээсээ нэг ажилт нь гарч яхад захиралтай нь андуурсан гэдэг үлээгээд тэрлөө ингээд дайраад тэр залуу ингээд айгүй гэрэл бэртэл аваад баг бүхий нэг гар мар одоо байхгүй нэг гар тасарсан. Тэгээ тийм үйл явдал болж ирсэн. Бүр тийм аим шүү дээ. Хүний амьд хүрх гээд шүү дээ. Тэрийг авахын тулд тэгээд хамгийн сонирхолтой бас гой санагдсан. Тэгээд тэр үйл явдлын дараа тэр одоо фигурийнхээ үйлдвэр тэр ажилт нь одоо л ажилладаг. Өндөр настай нэг гаргуучсан. Тэгээд захирлын ажилладаг. Тэнгүүт ингээд энэ чад гинт дэрэг болгоо амар заваан бохор юмрууд бид нэр ингээд өнгөө игээд гэсэн үг баг. Одоо веб piracy бол энэ хажуудаа гайгүй бах те. Зүгээр хүүхдүүд сонирхлоороо орчуулад өөрсдөө тавьдаг. Тэгээд нөгөө Crunchyroll нөгөө subscription хийсэн шүү дээ. Тэдгээр би бас ингэж бодсон. Бас нэг хууширхаа болоод аль талаа ашигтай болсон ч юм уу. Тэгээд Crunchyroll ч мөнгө төлөөд бүгдийг нь худалдаж авдаг. Тэгвэл өөртөө бүтээгдэхүүн зардаг, бас вебсайтаараа мөнгө олдог. Хандлтаасаа реклам хийж мөнгө олдог учраас зарим худалдаж авсан юмаа биднэрт үнгүй үзүүлчихдэг. Тий. Анх бол бүр их байсан. Одоо бас Crunchyroll нэлээ мөнгөө бодоод тэр их тоо хасцсан байлаа. Crunchyroll-ийн эхлэлтийг мэдгүй. Сонсч ирсэн би бүр бүтэн тайлбар биш юм. Хэдэн залуу сургууль дээр анх piracy байсан. Тийм, piracy байсан шүү дээ. Одоо тэр бидний анх үзээд тэр орчуулга хийгээдсэн Horrible Subs гэж яриад байгаа юм чинь одоо Crunchyroll хэлдэг. Тэгээд тэндээсээ л ерөөсөө тэр Crunchyroll гэдэг нэг сайт байгаад Horrible Subs гэдэг нэг сайт байгаад бүх юм яг адилхан заяа. Тийм байсан баг. Тэгээд Crunchyroll-ыг энийг ер нь болоод хэдүүлээ мөнгө болохоор copyright болно шүү гэд Horrible Subs дээр donation хийсэн. Тэгээд donation-ороо одоо Fansub-ийн чинь зорилго болохоор за энэ бол not for sale шүү. Donation авнаа гэхдээ бид нар та дэмжиж ивэл donation өгөөч. Бид нар энэ чинь ингээд ажил хийж байгаа шүү. Та нарт үзүүлэх гээд ингээд очуулж байгаа шүү гэдэг санаа. Монголд бид нар ерөөс donation авахгүй байхгүй. Fansub гэдэг баг. Тийм угаасаа бас нөгөө copyright биш ингээд хулгаймал ингээд ярьдаг юм. Монголч бас оюуны өвчтөд уг нь хатаа болох гээд байгаа. Тэсвэрнээ тэгэл чадахгүй байх шүү. Тэгээд donation-ороо босгосон юм нь Crunchyroll байхгүй. Fansub-аас ийм том компани босч чадсан гэдгээр бас амар тийм ялттай баг ганц боссон л юм баг. Таун бол бай. Үүргээ авдаг. Тэгж тэгтээ бол анхны Crunchyroll-ийн баг бодоод. Юулээс Sony одоо ямар ч болсон тий Японы хөрөнгө оруулалттай болсон баг бүтэн шахав. Тэгээд Crunchyroll-ийн ивентүүд бүгд Японд болдог болсон. Тэнгүүд Нью-Йорк ч юм уу ивент Японд болж байгаа, Америк ч юм уу Японд тий. Тэгэнгүүт нөгөө нэг voice actor янз янзын улсууд, зурдаг мурдаг улсууд дагаж яваад тэгээд ингээд наашаа шаваад тэн дээр бас ингээд мөнгө олдог ивент. Ихтэн бол ер нь одын сав нааж болчих. Манай Emax. Тий. Emax ч одоо бараг болсон байна. Энэс илүү байх байх. J-pop ч Playmax шүү дээ. Ер нь бол анх байгуулсан компани чинь тэрнээс байгуулсан байхгүй. Тэгээ нав би ч Animax гэсэн боломжтой. Тэгээд тэнд pop соёлын яасан юу ч тэр энэ тийм төрөмс байгуулад тэгээ хамгийн анх 2013 билүү 14 онд нэг ивент хийсэн. Юун дээр парк дээр. Тэгээ тэр ивентээс хойш бас тэгэл нэг асуудлуудаас болоод байгаа байхгүй. Тэгээ ивентийг авсан тустай яваад гисэн. Animax үлдсэн. Тэгээ ер нь бол Animax дотроо байсан улсууд нэг гэсэн чи бүр амар нэг 200 300 болоод тэжээс нь ингээд сараа болсон. Яг мөнгө олж болж байна. Одоо Animax бол энэс илүү бол хэцүү. Ягаад тэгэхээр мөнгө олж байна шүү дээ. Тэгээ мөнгө олдгийг мэдчихлээ. Урд нь бол яг манай Монгол улс хэцүү. Тэр ярьдаг л юм. Тэндээс номны copyright хүртэл авах тэгж ярьдаг. Монгол бас цөөхөн хүн авдаг үзэгч багтай бид энэсээ мөнгө олж чадахгүй. Тийм болохоор copyright-аа хэмжиж өгчөөч гэдэг санаатай. Тийм. Animax бол тэгэл анх үлээ Naruto-гийн их гэж авлаа, One Piece-ийг гэж авлаа. Энийг аваад тэгэл Emin Sabe чинь юм уу асуудал ингээдсэн шүү дээ. Тийм, та нар яг өнгөө хийгээд болохгүй. Тэгээд Pokemon өмнөдөө болгоод авчиж байгаа. Тэгээд яг үннийг би жоохон гайхаад байдаг юм надад ингээд сар season болгон дээр гарч байгаа юм болчихлоо байгаа. One Piece биш. Тэнгүүд тэр болгоны юу copyright-ийн бас яг юм болов уу болоод гэж байна. Тэр мэддэг хүн байвал гэдэг тийм тийм одныг байх бол copyright бол студ зарж. Студ зарж болно. Телевиз зарж болно. Одоо ямар телевизээр гарсан. Тэгээд мангакан зарж болно.
сэтгүүлэн зарж болох юм шиг. Дөрвөн газар копирайт байж байгаа. Тэгвэл ийм юм байж болохгүй. Одоо ингээд энэ нийтийн айл нэг гэдэг. Тийм. Бол Тэр нь болохоор энэ нийтийн тав. тийм. Систем гарч байгаа. Магадгүй яг тэгнэ гэх юм бол нэг бол студитэй, нэг бол ТV Tokyo ч юм уу те том телевизтэй. ТV Tokyo ч юм уу, Fuji TV ч юм уу те том телевизтэй гэрээтэй ч юм байж магадгүй. Бийж бол. Нас Тийм subscription байдлаар хүрсэн ч байж магадгүй. Тийм бид нар монгол хэл дээр хийгээд монгол хэлтэй 3 сая хүн байгаа. 3.5 сая хүн байгаа. Зомболсон мөнгө олоод өгөө гэдэг. Тийм. Бас тийм санаа явж байгаа те. За ингээд дуусах тал руугаа хандж чинь тэгээд айгүй нэг тийм сонирхол дээр асууч гэдэм үү. Тэгээд таны ингээд анимегээс ингээд мартдаггүй хэлсэн үг ч юм уу тийм хэсэг байдгүй юм. Анимегээс мартдаггүй хэсэг. Мангач биш. Хүний хэлсэн үгсгүй нэг үйл явдал тэр л бүр ингээд одоо амар ингэ санагдчихсан. Ер нь бол манга гэвэл монстер дээр хамгийн сүүлд нь яхан л юм. Тэгээд ягаад монстер нөрөө манга дээр хөөс үе юм бэ байх. Бас амар хэвс юм үлдэхээр хүмүүс бол янз янз шүү. Дотроо юу болж явж байгаа гэж мэдгүй шүү. Хичнээн мундаг байсан ч гэсэн хүн дотроо ямар вэ? Мөн чанар нь юу юм бэ? Өөрийнх нь хүсэл зорилго нь юу юм тэрийгээ дарж байгаа мó? Эсвэл бол магадгүй дарж байгаа гинт дэлбэрэх ч юм уу те тийм юмнууд гарч магадгүй учраас хүнийг таньна гэдэг бол шийдсэн. Жохон либер болохоор ер нь бол амар өөрийгөө дардах гад биш шүү дээ. Хүснэрээ алаад яваад гар шүү дээ. Тэгмээ тэн дээр гарч байгаа монстер чинь өөрөө яг Jochen Liebert хүн байсан. Эсвэл манай эмч байсан. Эсвэл дүү байсан. Гэдэг асуултыг үлдээгээд дуусгасан баг. Анимеч тийм байж магадгүй. Би анимегийг бас яг сайн санахгүй дээр байна. Саяхан монстрын манга савсуугаар манад ирээд савсуурч би өөрөө загч байгаа юм. Тэр яг уншаал дууссан чинь загч байгаа байхгүй. Бас дууссан. Тий, явж дууссан. Би санахгүй загтаа. За өнөөдөр гэсэн энэ цагийн халуун яриа хийчихвээ. За одоо Discord биш контент биш юм яа. Энэ дундаас тэ нэлээд гой асуултууд гарч ирсэн байна. Бичлэгийн маань дуустал нь үзсэн танд баярлалаа. Хэрэв манай контент таалагдсан бол лайк, subscribe дарж биднийг дэмжээрэй.